Эрхэм гишүүдээс бас хүлцэл өчье. Яахан тийм эсрэг байр суурь илэрхийлэх болж байна. За энэ үндсэн шалтгаан нь болохоор ер нь бол улсын их хурлын төвшөнд уулуурхаан салбартай холбоотой айгүй их тийм яригддаг болсон. Тэгээ ер нь ингээд яг нухаад үзэхээр засгийн газрын хийх ажил эсвэл аль хэдийн ажлын хэсгийн явж байгаа ажил нэг тиймэрхүү байдлаар энэ салбарын ойлголт нэлээд өөр байдлаар түгээд байгаа. За яг энэ хяналт шалгах төр орооны төсөлтөд танилцахад бол 3 асуудлыг хөндөж байгаа. За нэгдүгээр асуудал нь болохоор одоо ер нь энэ ухаан удаг гэдэг энэ төслийн тусгай зөвшөөрөл нь хуулийн хүрээнд олгогдсон юм уу гэдгийг нь хянан шалгана гэсэн маа. За яг энэний дагуу нэг аудитын дүгнэлт 2012 оны дүгнэлт байдаг гэсэн сургаар эдийн засгийн байнгын орооны ахлах референт, ахлах зөвлөх болон бусад ажлын албаны асуул хэд удаа асуусан. Ерөөсөө мэдээлэл нь алгаа гэсэн байдлаар бол хариу ирсэн. Тэгтэл манай энэ баяр ерөнхий сайд гаргасан номыг нэлээд ингэ нухацтай харахад за 52 дугаар баримтад 2012 оны 1 сарын 25-ны байнгын орооны эдийн засгийн байнгын орооны тогтоолоор яг энэ өнөөдрийн бид нар хэлцэж байгаа хяналт шалгах төр орооны эхний асуудлыг судлаа гэд гүйцэтгэлийн аудит хийх эрх нь олгогдоод тэрний дагуу гүйцэтгэлийн аудит нь хийгээд за аудит нь зөвхөн энэ энержи ресурс компанитай холбоотой асуудал биш хажуугаар нь оюутлогоо нөөцийн асуудлаас ингээ орчихсон юм 2 бүлэг асуудлыг хилцсэн дүгнэлт гарсан байна. За тэгээ дүгнэлт нь юу гэж гарсан гэхээр тусгай зөвшөөрлийн 5-7 бүлэг ордын ухаан удаг энэ энержи ресурс компани эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөл нь 2006 онд ашиг малтмлын тусгай зөвшөөрөл ашиг малтмлын тухай хууль шинчилж найруулагдахаас өмнө олгогдсон байна буюу асуудал байхгүй байна гэдэг энэ 2012 онд дүгнчихсэн ийм гүйцэтгэлийн аудитын тайлан байна. За хоёрдугаар асуулт нь болохоор офтек гэрээнүүдийн талаар байгаа. Тэгэхээр саяхан бас Баярмаа гишүүн өөрийнхөө энэ асуулгатай холбоотой алтан бичгийг танилцуулсан. Тэгээ би одоо уулуурхаан салбарыг ярьж хансан гэдээ бас ингэ дэмжээгүй. За 3 дугаар асуудал нь болохоор бас энэ одоо ухаан удаг төслийн одоо мөнгөн дүнд шинжилгээ хийнэ гэсэн байдлаар бол орж ирж байна. Тэгээ би ойлгохдоо улсын их хурал дээр түрүү чуулганы үеэр хаврын чуулганаар мөхтлөг гишүүний ахалсан нэг ажлын хэсэг байгаа. Тэгэхээр ер нь бол миний үндсэн агуулга юу гэхээр яг энэ хяналт шалгах төр ороог ийм 3 агуулгаар одоо гарах нь давхарцсан эсвэл 2012 онд хийгдсэн ажлыг дахин хийх гэж байгаа агуулга биш үү гэдэг дээр одоо санал айлж байгаамаа. Тэгээ хэрвээ хариулт байвал бас хариулах уу. За хоёрт нэг шүү хариулъя. За гишүүний асуултанд хариулъя. Энэ та бүхэн мэдж байгаа бүх гишүүдэд тарааж өгсөн ийм засгийн газраас ажлын хэсэг гаргаад ийм эмгтгэлийг одоо бүх гишүүдэд тарааж өгсөн. Тэгээ энэ болохоор бас энэ нөгөө маргаантай одоо олон нийтийн хувьд бас нэг тийм мэд хэрэг хангалттай холбоотой л одоо ийм асуудал гэж бол үзэж байгаа. За тухайн үед бол засгийн газрын одоо тэмдэглэлээр энэ шийдвэр гарсан байдаг. За тэмдэглэл бол өөрөө эрх зүйн акт бас биш. За улсын их хурлаар орсон хэсэг тухай юм асуудал байдаг. За аудитын дүгнэлт байж болох ч гэсэн аудитын дүгнэлт бол өөрөө одоо ордыг шийдэх тийм эрх бүхий субъект бол бас биш байдаг. Тийм учраас энэ асуудал дээр би бол одоо уянгаа гишүүн ч гэсэн боломжтой бол өөрөө орчоод энэ чинь ингээд төлөөллийг нь хангаад олон талаас нь хэдүүлээ ярилцаад тэгээ энэ нэг юм олон нийтийн эргэлзээг тайлцах зүйтэй юм шүү л гэж одоо бодож байгаа. Ямар нэгэн байдлаар одоо хувийн хвшилтэй холбоотой за энэ одоо ордтой холбоотой маргаан гэхээс илүүтэйгээр ер нь одоо улсын их хурлын шийдэх энэ одоо бүрээрх зөрчигдсөн үү? За энэ маргаантай байгаа энэ асуудлуудыг яаж шийдвэрлэх вэ гэдэг ийм зүйл дээр засгийн газар дээр бид нар одоо ажиллаж байсны хувьд энэ ингээд нэгэнтээ тараагдаад хэвлэлтж бас гарцсан. Тэгээ ингээд эргэлзээ төрүүлээд одоо ингээд хилцэхгүй ингээд яваад ахаар өөрөө бас юм асуудалтай. За мөнхтлөг гишүүнтэй би бас уулзаж ярилцсан. За мөнхтлөг гишүүний хувьд бол бас одоо энэ бол юм төр хорооны илүү тийм том бүтцээр бас ингээд ажиллах нь бол одоо зүйтэй болов уу гэдэг ийм зүйлийг ярьсан. За цаг хугацааны хувьд бас энэ яагаад ингээд одоо өргөн баригдчих өдр гэдэг ийм бас асуудлууд яригдж байгаа. Энэ бол
7 сараас эхлээд бид нар наадмын ардтаханд бас уулзж ярилцаад за нэгэнтээ ингээд бас олон нийтэд ярьцсан өргөн баригдах тогтоол нь одоо орохоор болцсон. За тэгээд олон нийт бас юм хүлээлттэй байгаа учраас үүнийг одоо улсын их хурлын түвшинд хэдүүлээ бас ингээд ярилцаад одоо энэ дүгнэлтийг энэ гол нь одоо энэ материалуудыг за дээрээс нь одоо баяр даргын эмгэгтэж өгсөн номыг ч гэсэн би бас авсан. Гэхдээ энийг олон нийт сайн мэдэхгүй. Тэгэхээр энийг ингээд задлан шинжилгээ хийгээд дистралтаагаар ингээд хүргэчих зүйтэй юм шүү. За төлөөлөл дээр бол ерөөсөө нэг оролцсон зүйл байхгүй. Намуудын бүлгүүд одоо өөр өөрсдийн ийм нэрсийг өгсөн байгаа гэдгийг хэлье. За хариулж таслаа, баярлалаа. Нэг минут байгаа. За юм гişүү. За нэг зүйлийг бас тодруулаад хэлхийг хүслээ. Ер нь бол манай Монгол улс одоо төсвөө ингээд хилцэж байхад дандаа зарлага талаа яриад л орлогоо нэмэгдүүлэх ёстой гэж бүгд ярьж байгаа. Тэгээд ойрын эдэн жилдээ л бол бид нар уул уурхайн салбарыг тэр дундаа хариуцлагатай уул уурхайг бол хөхүүлэн дэмжихээс өөр аргагүй байгаа. За уул уурхайн салбарын ер нь хариуцлага гэж юун дээр нь байт юм бэ гэхээр өр өгөөжийг л ярьж байгаа. Байгаль орчны өр өгөөж, нийгмийн өр өгөөж, эдийн засгийн өр өгөөж гэд. Тэгээ зөвхөн Өмнөговь аймгийн цогццын сум болохоор яг хувийн хувьд манай өвгийн нутаг юм байна. Тэгэхээр энэ одоо төсөл буюу энэ ухаан удгийн төсөл хэрэгжихээс өмнө 2000 хүрэхгүйч байлуу да хүн амтай байжгаад одоо 100000 хүн амтай болоход нийгмийн өр өгөөжийг маш сайн өгсөн ийм төсөл байдгийг. Тэгэхээр магадгүй энэ төр хороогоор энэ агуулга нь илүү сайн яригдах болов яригдаасаа гэж бол хүсэж байна. Сургуульд нь, цэцэрлэгт нь, орон сууцт нь ажилчдаа хүртээж байгаа өр өгөөжийг За оюун эрдэнэ шүү. За энэ том төслүүдтэй холбоотой за оюутлоготой холбоотой за аль ч асуудал дээр ер нь бол одоо миний хувьд дандаа л дэмжих байр суурьтай явж ирсэн. Өмнө гацсан төслүүдийг ч гэсэн хөдөлгөх, эргэлзээг нь тайлах, аль болохоор одоо консенсуст ороод ингээд явах нь бол зүйтэй гэдэг ийм байр сууриас бол хандаж ирсэн гэдгээ бас хэлье. Гэхдээ энэ асуудлыг бидний хувьд бол ингээд нэгтлээд одоо эргэлзээг тайлаад ингээд явах нь бол бас улсын их хурлын одоо хувьд бас их тийм чухал зүйл юм а. Энэ өөрөө уул уурхайн салбарыг одоо илүү ойлгомжтой болоход орон нутгийн иргэд дэмждэг. За хөрөнгө оруулагчдад бас илүү ойлгомжтой ийм одоо орчин бүрдэж за өгөөж нь ч ойлгомжтой ийм байх асуудлыг одоо ингээд бас ярилцах нь бол зүйтэй юм аа л гэсэн юм байр суурьтай байна.